За натрийн шүлтийн titrийг тогтоохын тулд хурган чихний хүчлийг ашигладаг. За үүний тулд хэрэглэгдэх багш төхөөрөмжүүдэд танилцуулъя. За хамгийн эхлээд сорвол, tiтрийн хоолов, фенолфталин, шилэн аяга, штатив, бүретик, гөрүүш, хурган чихний хүчлийн уусамлыг ашиглана. За хурган чихний хүчлийн уусамлаас энэ хүү шилэн аяганд тасалж хийсэн байгаа. Хурган чихний хүчил маань H2, C2, O4 гэсэн томьёотой. За хурган чихний хүчлийн уусмал маань 0.1 нормалын стандарт уусмал байгаа. Стандарт уусмалыг ажлын уусмал, tiтрийн уусмал гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг. За хурган чихний 0.1 нормалтай уусмалаас 10 мл-ийг тасалж авъя. За 10 мл уусмалаа tiтрийн колбонд нүүлнэ. За хурган чихний хүчил маань өнгөхгүй тунгалаг уусмал байна. За энэ хүү уусмал дээр фенолфталинаас 1 тусал нэмье. За 2 тусал яваад орчлоо. За ингээд фенолфталин маань хүчлэг орчинд өнгө үзүүлдэггүй учраас уусмал маань өнгөхгүй харагдаж байна. За одоо натрийн шүлтийн үл мэдэгдэх нормал концентрацтай уусмалаар титрлэе. За натрийн шүлт хурган чихний хүчилтэй бүрэн урвалд орж дуусаад нэгэн тусал шүлт уусмалд илүүдэх үед уусмал маань ягаан өнгөтэй болж хуурна. Өөрөөр хэлбэл бид нар титрлэлтийн ажлыг өнгөгүйгээс бүдэг ягаан өнгөтэй болтол нь үргэлжлүүлэн явуулна. За эндээс харахад уусмалын голд натрийн OH тусахад уусмал ягаан өнгөтэй болж байна. Ингээс ихсрэх үед буцаж өнгөгүй болж байна. За энэ хүү титрлэлтийн ажлыг бид нар өмнө нь 2 удаа явуулчихсан байгаа. За энэ маань 3 дахь титрлэлт. За эхний титрлэлтэн дээр натрийн шүлт маань 10.2 мл зарцуулагдсан. Хоёрдугаар титрлэлтэн дээр натрийн шүлт маань 10.3 мл зарцуулагдсан. Одоо 3-дугаар титрлэлтэн дээр хэд зарцуулагдах нь үзье. За ингээд титрлэлтийн ажлыг өмнө нь хийсэн учраас бид нар эхэндээ жоохон хурдтай титрэлээд хэмжээсээ дөхөх үедээ аажуухан титрэлнэ. За титрлэх явцдаа титрлэж буй tiтрийн уусмалаа, ажлын уусмалаа tiтрийн колбоныхоо голд тусааж өгнө. Tiтрийн колбоны ханан дээр уусмалыг аль болох тусаахгүй хичээнэ. За одоо эквивалент цэгт ойртсон учраас нэгэн туслаар хийлээ. За ингээд бидний зарцуулагдсан натрийн шүлтийн уусмлын маань эзлэхүүн 10.2 мл байна. За натрийн шүлт нь хурган чихний хүчилтэй урвалд ороод натрийн оксалат болон усыг үүсгэдэг сар мөч хурал дээр энэхүү туршилтын ажил бол үндэслэгдсэн байгаа. За туршилтын ажлын явцад урвалын тэртгэлийнхээ доор бодисуудынхаа өнгө төлөв байдлыг тэмдэглэнэ. За натрийн OH маань уусмал маань өнгөгүй тунгалаг уусмал байсан. Хурган чихний хүчил мөн өнгөгүй уусмал байсан. За оксалат болон ус маань өнгөгүй уусмал байна. За ингээд натрийн оксалатын 0.1 нормалын уусмалыг бид нар түүний талас давс буюу натрийн 2C2O4 H2O 2 молекул устдаа талас давснаас бэлтгэж гаргасан. За ингээд туршилтын ажлынхаа хэмжилтийг бичиж тэмдэглэхдээ дараах хүснэгтийг ашигласан. За titrийн уусмал буюу tiтрийн уусмал буюу хурган чихний хүчлийн нормал концентрац 0.1 байсан. За 3 удаагийн хэмжилтийг авсан байгаа. За хурган чихний хүчлээсээ 3 удаагийн хэмжилтэнд 10 мл-ийг тасалж авсан байна. За ингээд зарцуулагдсан давсны хүчлийн уусмлын эзлэхүүнийг туршилтын үр дүнгээр тэмдэглэхэд 1-р туршилтанд 10.2 мл, 2-р туршилтанд 10.3 мл, 3-р туршилтанд 10.2 мл зарцуулагдсан. За эндээс давсны хүчлийн зарцуулагдсан уусмлын дундаж эзлэхүүнийг тооцоолон олоод дараах томьёогоор тооцоог гүйцэтгээрэй. За энд уралд орж байгаа бодисуудын нормал болон эзлэхүүний үр дүрүүд хоорондоо тэнцүү гэсэн энэхүү томьёоноос үндэслээд натрийн OH-ын нормал концентрацийг тооцоолж олох нэ. За натрийн OH-ын нормал концентрацийг олоход хурган чихний хүчлийн нормал болон эзлэхүүний үр дүрийг шүлтийнхээ уусмлын эзлэхүүндээ
хуваагаад натрийн OH нормалыг олох нь. За энэхүү олсон нормал концентрац ашиглаад натрийн шүлтийн титрийн концентрацийг олох нь. Гэхдээ нормал концентрацийг эквивалентаар нь үржүүлээд 1000-д хуваах нь. За мөн натрийн шүлтийн хурган чихний хүчлэлтэй харьцуулсан titrийг тооцоолж олно. За үүний тулд натрийн OH нормалыг хурган чихний хүчлийн эквивалентаар үржүүлээд 1000-д хувааж тооцоолох нэ. За ингээд туршилтын ажлын эцэс та бүхэн ажиглалтаа дүгнэлттэйгээ тэмдэглээд дуусгах ёстой. Анхаарал хандуулсанд баярлалаа.